Сүүлийн жилүүдэд гадаад улс орны эмч нарыг нутагтаан урьж авчран эмчилгээ үзэлэг хийх явдал их гарах болсон. Сайн эмч гэсэн сургаар олон ч хүн очиж үзүүлдэг, эмчилүүлдэг ч гэсэн албан ёсны зөвшөөрөлтөө эсхийг ганц ч хүн шалгаж шаарддаггүй нь харамсалтай гэж мэргэжлийн хяналтын байцаагчид хэлж байна. Өвн тусгай тогтносон Монгол улс өөрийн гэсэн хууль дүрмтэй тул үүнийг гадны ямар ч сайн эмч байсан дагаж мөрдөх ёстой гэдгийг хяналт шалгалтын байгууллагын сануулж байна. Энэ он Солонгос улсын алдарт Ганнам дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уламжилт гоо сайхны эмнэлгийн эмчийн Монголд ашиглаж байсан эмчилгээний хэрэгслүүд. Монгол улсын эмийн бүртгэлд огт бүртгэгдээгүй. Өөрөөр хэлбэл бид хэрэглэж болох хэсэг нь тодорхойгүй нэмийг Ичингүг гэдэг Солонгос эмч хэд хэдэн хүндээр туршиж байхад нь мэргэжлийн хяналтын байцаагч нар таслан зогсоожээ. Туршиж гэдэг үг энд дэмий хэрэгэлсэнгүй. Монголын захын эмнэлэгч баймгүй эрүүл ахуйн шаардлага хангаагүй үйл ажиллагаа явуулж байсныг энэ баримт нотолж байна. Энэ хүний хувьд бол үйл ажиллагаа явуулж байхдаа бол одоо уламжилт аргаар эмчилгээ хийж байгаа энэ янз бүрийн зүйлүүд арьс цоолох ажилбарууд нэлээд хийгдсэн тэр 6 хүний лав 3 дээр нь хийгдсэн байна гэж үзсэн. Тэгэхэд энэ хүн өнөөдөр ийм зүгээр тариураар тэр ажилбаруудыг хийж байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ маань бид энийг аваад үзэхэд нэг удаагийн тариур гэдэг маань тусдаа битүүмжилсэн ийм савлгаатай юм яхад тэгэхээр энийг өнөөдөр хэрэгэлсэн юм уу хэрэглээгүй энэ бохирдсон учраас бид дахиад шинжилгээнд өгөх шаардлагагүй ингээд гараараа аваад задлаад орчны юунд алдуулаад тэгээд ингээд нэг уутанд тэгээд энэ хилээр л орж ирэхдээ ингэж хийх юм уу эсвэл ерөөсөө өөрөө энэ хүн ийм эмнэлгийн байгууллагын халдвар хамгааллын дэглэмтэй гэдгийг мэддэггүй учраас ингэж ийм л байдалтай үйл ажиллагаа Ичингүг эмч зүгээр л Монгол найзынхаа урилгаар аялал жуулчлалын визтэйгээр орж ирээд эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн байх юм. Амралтын өдрөөр хувийн эмнэлгийн нэг өрөөг түрээсэлж аваад. Яг энэ жишээ өнөөдөр ч бас нэг тохиолдлоо. Энэтхэг улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг Намиш Мяхта гэдэг эмч Монгол улсын иргэн од гэрлэр зурчлуулан элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай өвчтнүүдэд үзлэг хийхээр товлсон байна. Энэтхэг эмнэлгүүдэд хийдэг хагалгааг $10,000 хямдралтай үнээр хийдэг нь элэгний хүнд өвчлсөн олон 10 хүмүүс тэдний ар гэрээхэнд алдаж болшгүй боломж. Гэхдээ Мяхта эмч мөн л аялал жуулчлалын визтэй ирээд зөвшөөрлгүй үзлэг хийхийг завдсан байна. Хэдийгээр иргэд өөрсдөө тэр тусламж үйлчилгээг авчгаад энэний их сайн юм байна гэдээ ингээд холбох гэж үзэж байгаа гэсэн боловч өнөөдөр эрүүл мэндийн салбарт хуулиндаа заасны дагуу энэ нь тусгай зөвшөөрөл авсан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр энэ үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөл бүхий эмч эмнэлгийн мэргэжтэй бол эмчлэг соёлох эм барих энэ үйл ажиллагааг явуулна гэдгийг зөрчөөд байгаа хуулийн зарцуулагдаад байгаа нь их харамсалтай. Монгол улс иргэний хамгаалахын тулд эрүүл мэндийн сайдын зөвшөөрлөөр таны харж байгаа энэ асуулгуудад хариулт авч холбогдох баримтыг нь шалгаж байж үзлэг эмчилгээ хийх эрхийг нь олгодог. Яг гэвэл Монгол улс сайн ч муу ч өөрийн гэсэн эрүүл мэндийн салбарын тогтолцоотой улс. Хин дуртай нэрж дураараа дөргихийг зөвшөөрөх ёсгүй. Өнгөрсөн хавар Баянзүрх дүүрэгт Солонгосын 3 эмч ирлээ. Үзлэг хийж байна гэсний мөрөөр шалгаж үзэхэд 2 нь санхүүгийн мэргэжилтэй, нэг нь сувилагч байсан байх жишээтэй. Энэ бүхнээс бид сургамж авч гадаад эмч нараас юун түрүүн албан ёсны зөвшөөрлийг нь асууж иргэний үүргээ биелүүлэх ёстой гэж улсын байцаагчид хэлж байлаа.